Та бүгдийг энэ өдрийн амар амгалан айлтгая. Намайг боловчтой гэдэг өнөөдөр та бүхэндээ онлайн фармыг төлөөлж зүрхний хэм алдалтын нэгийн сэт бүлгийн бэлтгэлийг хэрэглэх ач холбогдол давуу талын талаар ярилцаж ирсэн байгаа. За юуны дөрөнд эхлээд та бүхэндээ би онлайн фармынхаа талаар товчхон мэдээлэл хүргэх зүйтэй гэж бодож байна. Онлайн фарм маань Европын албаны улс болох Латви улсын оригинал эм үйлдвэрлэгч гэж явдаг. Монголд үйл ажиллагаагаа 3 дахь жилдээ бол явуулж байгаа. Балтийн тэнгистэй тэргүүлэгч оригинал эм үйлдвэрлэгч эмийн компани байгаа. За тэгэхээр та маань мэдж байгаа ах те нэгийн сэт бүлэг гэхээр манай зах зээл дээр этацийн бэлтгэл байгаа. Энэ маань хэм доктортой байвал өчтөн эрсдэлгүй байх гэсэн урайтай ийм бэлтгэл байна. За тэгэхээр бид нэр хэм алдлын эсрэг бэлтгэлүүдээ бүлгээр нь бол аваад үзэхэд бол мэднэ те. За 4-р бүлэг бид нар Vera family хэрэглэдэг байна. 3-р бүлгээс бид нар Ametaron-ыг хэрэглэдэг байна. За тийм 2-р бүлгээс гэдэг юм бол бид нар ноололыг өргөн хэрэглэдэг. Гэвтэл яг өнөөдөр бидний хувьд 1-р бүлгийн тэр дундаа нэгийн сэт бүлгийн этацийн бэлтгэл ер нь нэгийн сэт бүлгийг арай бага хэрэглээд байгаа тийм. Тэгэхээр өнөөдөр нэгийн сэт бүлэг тэр дундаа онлайн фармын этацийн талаар ярилцаж ирсэн гэсэн үг байна. За этацийн бэлтгэлийн маань онцлог бусад бүлгүүдээс юугаараа ялгаатай бэ гэхээр ерөөсөө этацийн маань автомат чанар дамжуулах чанарыг бол идэвхжүүлдэг ба бууруулдаг байна. Сэрэг чанарыг бол идэвхжүүлдэг, ишмийн эсрэг мөн үйлчлүүлдэг байна. Зүрхэнд үзүүлэх нервс вагусыг бол бууруулдаг, витамин мэдрэлийн тогтолцоог тэмцэлжүүлдгээрээ онцлог байна. Мөн этацийн маань күүтэ интервал ерөөсөө нөлөөлдөггүйгээрээ бусад бүлгүүдээс онцлог байна. Тэгэхээр күүтэ интервал нөлөөлөхгүй байна гэдэг маань ямар ач холбогдолтой вэ гэхээр аль насны аюултай хомдлын хэм алдагдал үүсэх эрсдэл хамгийн багтайд бол тооцогддог. Үүгээрээ бусад бүлгээс онцлог давуу талтай ах гэсэн үг. За тэгэхээр ингээд зүрхний цахилгаан бичлэгт үзүүлэх нөлөөгийг аваад үзэх юм бол этацийн бэлтгэл маань PR интервалыг бол уртсгахдаг байна. QR-с бүрдлийг бол уртсгадаг. Зүрхний цохилтын тоонд ерөөсөө нөлөөлдөггүй байна. Артерийн даралтанд нөлөөлдөггүй, QT интервал нөлөөлдөггүйгээрээ ач холбогдолтой онцлог давуу талтай байна. За тэгэхээр ингээд бидний өргөн хэрэглэдэг одоо хэрэглээд байгаа бэлтгэлүүд ялангуяа Ametaron зүйлдэг тийм. За тэгвэл Ametaron маань яа гэвэл зүрхний цохилтын тоог бол удаашруулдаг, QT интервалыг уртсгадаг байна. Тэгэхэд өнөөдрийн миний санал болгож байгаа этацийн бэлтгэл маань болохоор зүрхний цохилтын тоонд нөлөөлдөггүй, QT интервал нөлөөлөхгүйгээрээ онцлог ялгаатай байна. За түрүүс тасварын жиргэнэг ингээ яриад үзье. Хэм алдлаар тасварын жиргэнэ маань нэлээд их хувийг бол эзэлдэг тийм. Ер нь бол хүн амын дунд аваад үзэх юм бол тасварын жиргэнэ маань сүүлийн жилүүдэд бол их нэмэгдэж байгаа. 2050 он гэхэд бүр тасварын жиргэнэтэй өвчтний тоо 2 дахин ихсэн гэсэн юм статистик судалгаа бол байд юм байна. За насны бүлгээр нь эрэгтэй эмэгтэй хүүсийн харьцаагаар нь аваад үзэх юм бол ерөөсөө 4-ийн 1 тутмын 1 насжилт болон хүүсээр хамаагүй тасварын жиргэнэгээр үүдэх эрсдэл бол өндөр байд юм байна гэж үзсэн байна. За тэгээд тасварын жиргэнэг ер нь яагаад бид нар эмчлэх ёстой вэ гэхээр тасварын жиргэнэ маань нэгдүгээр ишмийн инсульт үүсгэдэг тийм хүндрэлнэ. За энэ маань ерөөсөө ишмийн инсультийн бүх тохиолдлын 30-40% нь тасварын жиргэнээс болж үүсдэг байна. За дараагийн нэг том дутагдал нь юу гэдэг вэ гэхээр тасварын жиргэнэ маань даймжруулах зүрхний дутагдал үүсгэдэг гэдгийг мэдж байгаа. Мөн энэ маань даймжруулах зүнхрэл болон айлтс гэмээр өвч үүсгэдэг. Тийм учраас бид нар тасварын жиргэнэгээ бол анхаарч эрт илрүүлж онцлох шаардлагатай байна тийм. За тэгэхээр тасварын жиргэнэтэй өвчнүүдэд ер нь бүх төрлийн зүнхрэл үүсгэх эрсдэл хамгийн өндөр байдаг гэж үздэг юм байна. Жишээлбэл тасварын жиргэнэтэй өвчнүүдэд удаан хугацаанд антикоагулянтыг хэрэглэх үед зүнхрэл үүсэх эрсдэл өөр заалтаар антикоагулянтыг хэрэглэж байгаа өвчнүүдээс илүү өндөр байдаг гэсэн хүртэл энэ судалгаа мэдээлэл тоо баримт байд юм байна. За тэгэхээр бид нар ер нь бол зүрхний хэм алдагдлын эсрэг нэгийн сэт бүлгийн эмийг хэрэглээнд оруулах гэдэг байгаа тийм. Гэхдээ нэгийн сэт бүлгийн бэлтгэлийг бид нар хэрэглэхдээ бас анхаарах зүйл бол байгаа. За энэ анхаарах зүйл маань юу вэ гэхээр зүрхний дутагдлын шинж буюу EF-ийн 40%-аас бага байвал бид нар хэрэглэхгүй. Зүрхний ишмийн өвчний зочмог хэлбэр байвал хэрэглэхгүй. Зүүн ховдлын ханийн зузаарл 14 см-ээс их байх юм бол бид нар уг өвчтнүүдэд органик өөрчлөлтөнд орсон байна гэж үзээд нэгийн сэт бүлгийн бэлтгэлээ зөвлөхгүй гэсэн үг байна.
Харин дээрх өөрчлөлт хүрээгүй буюу EF нь 40-өөс их зүүн ховдлын ханийн зүг зарлалт 14 мм-ээс дотогш ахын бол бид нэр хэрэгж болно. Дээрээс нь тухайн өвчтөн маань артерийн даралт ихсэлттэй, зүрхний ишимийн өвчнөдөө, зүрхний гажигтай ахын бол бид нар энэ бэлтгэлийг сонгож хэрэгж болно гэсэн үг байна. За сүүлийн үеийн Европын холбооны удирдамжууд удирдамжуудад 15, 16, 17, 18 он өнөөдрийн 18 оны удирдамжуудад хүртэл хэм алдагдлын эсрэг нэгэн сая бүлгийн бэлтгэлийг зүрхний бүтцийн органик өөрчлөлт эсвэл баг зэрэг өөрчлөлттэй өвчтнүүдийн эхний сонголтын бэлтгэл юм аа гэх гайдуудад заагаад өгсөн гэдэг тийм. За тэгэхээр тэр дундаа бидний өнөөдрийн зах зээл дээр байгаа юм байх юм бол сонгож хэрэглүүл этацицин байх нэ. За тэгээд этацицины хэрэглэх заншлаар нь аваад үзэх юм бол бид нөгөө тосгуурын жирэмнээ, чичиргээндээ хэрэглэх нь ховдлын дээрх болон ховдлын экстрасистол тахикардийн эмчилгээнд хэрэглэх боломжтой гэсэн үг байна. За хэрэглэх арга түнгийг аваад үзэх юм бол 50 мг-ийн шахмалаар өдөрт 2-оос 3 удаа уулгах нь хоногийн дээд тун 200 мг буюу 4 шахмал гэсэн хоол унднаас үл хамааран хэрэглэх юм байна. Тэгэхээр тухайн өвчтөн маань хизээдэн ялч үед нь хэрэглэх боломжтой гэсэн үг байна. За тэгээд түрүү саруул эмч маань тосгуурын жирэмнэг ярихдаа маш олон зүйл ярьсан тийм. Ер нь бол химийг эмчлэхүү, цогцлтын тоогоо эмчлэхүү гэдэг энэ дундаа олбол нэгэн сая бүлэг илүү үр дүнтэй байт юм байна гэсэн судалгааг бол танилцуулсан байна. Тэгэхээр тосгуурын жирэмнэдээ хүмүүстэй бүгдөө түрүүнийхээ органик өөрчлөлтийг хэмжиж үзээд хэрвээ уг өөрчлөлт хүрээгүй байх юм бол бид нар этацицин бэлтгэлээ шууд авч олно гэсэн. Тэгээд пароксизмал хэлбэр авах юм бол ерөөсөө зөвшөөрөх 100 мг-аар буюу 2 шахамлыг нэг дор нэг удаа хэрэглэх гэсэн үг байна. Тэгээд тухайн бэлтгэлээ халаасандаа авч яваад дахиад хэрэгсдүү бүх юм бол тэр үедээ хэрэглэх боломжтой гэсэн үг байна. Анхаарал удаан хугацаанд буюу тогтмол авах юм бол бид нар урьдчилан сэргийлэх хэмжлэгийг бол хийх ёстой гэсэн. Түрүүний заалтаа 50 мг-ийн шахамлаа өдөрт 2-оос 3 удаа эмчилгээний туршид хэд хоног үргэлжлэхийн тухайн хугацаанд өвчтөндөө хэрэглэж болох нэ гэсэн үг байна. За этацицины бас нэг давуу тал нь юу вэ гэхээр удаан хугацаанд хэрэглэхэд ерөөсөн аюулгүй. Мөн дээрээс нь синусын ритмийг хадгалж өгдөгөөрөө онцлог байгаа. Тэгэхээр бидний хувьд бол хэм алдлын хувьд синусын ритмийг хадгална гэдэг маань маш чухал асуудал тийм. Тэгэхээр синусын ритмийг хадгалснаар яг юм гэхээр зүрхний дутагдал үүсгээс сэргийлнэ, тархины харгалт үүсгээс сэргийлчихнэ, таны мэдгүй ой тогтоолтоо бид нар сайжруулж байна. Мөн тухайн өвчтний маань амьдралын чанар сайжрна гэсэн. За тэгээд этацицины нэмэлтээр бид нар бета-блокаторыг хамт хэрэглэхэд илүү тохиромжтой байх нь. Тэгэхээр та маань нэмэлтээр бета-блокаторуудыг авч хэрэглэж болох нэ. За тэгээд этацицин дээр маш олон нэмэлтийн судалгаанууд бол хийгдсэн байдаг. Хайдтай нэг судалгаанаас нь танилцуулахад ховдлын дээрх экстрасистлийг үр дүнтэй бууруулдаг болгоноос судалгаагаар батлагдсан байна. Жишээлбэл эмчилгээний эхэнд ховдлын дээрх экстрасистлийг тоож үзээд 1 сарын дараа эмчилгээний үр дүн 96.9% буюу ингэж багассан байх нь 6 сар хүртэл хэрэглэхэд бол ингэж багасдаг байх нь. Тэгэхээр бол ховдлын дээрх экстрасистлийн үед этацицин маань үр дүнтэй болох нь судалгаагаар батлагдсан байна. Мөн ховдлын экстрасистлийн үед хүртэл бол хэрэглэсэн байгаа. 1 сарын дараа эмчилгээний үр дүн бол 78.5%-тай 6 сар хэрэглэхэд эмчилгээний үр дүн 88.2%-тай байх нь судалгаагаар бол батлагдсан. Энэ доор бол дата бол гарч байгаа. Та маань ороод дэлгэрэнгүй мэдээлэл бол авч болно гэсэн үг байна. За тэгээд этацицины фармакокинетик танилцуулах нь бол ууж хэрэглэснээс хойш 0.5-аас 1 цагийн дараа юм бол үйлчлэгддэг. Тим макс нь болохоор 2.5 цаг, үргэлжлэх хугацаа маань 6-аас 8 цаг учраас бид нар бол ер нь хоногт 3 удаа хэрэглүүл илүү зохиомжтой гэсэн. Тэгээ хоол унднаас ерөөсөө хамаарахгүй хизээдүүлж бол хэрэглэж болно. Кумуляц ерөөсөө үүссэн бүртгэдэггүй. Тэгэхээр бол кумуляц үүсэх эрсдэл хамгийн багатай гэсэн үг байна. За тэгэхээр бид нар бол ер нь бол амьд орооны их зөвлөдөг тийм. Тэгтэл амьд орооны талаар бол маш олон анхааруулга дэлхийн эрүүл мэндийн байгууллага FDA-д бол гарсан байдаг. Ялангуяа энэ амьд ороонд аминд аюултай хордлого үүсгэж болох юм байна. Тэр дундаа хордлогын шалтгаанд уушиг илгэний эмнэлгийг үүсгэж хэм алдагдлыг улам эмзэгрүүлдэг юм байна. Тийм учраас энэ амьд орооны зөвхөн амь насанд аюултай ховдлын хэм алдагдлын эмчилгээнд хэрэглэн бусад эмчилгээнд үр дүнгүй учраас болгоомжтой хэрэглэхийг бол заасан байдаг. Мөн амьд ороонд маш олон гайш нөлөөтэй. Энэ гайш нөлөөнүүд маань энэ дээр бол харагдаж байна. Жишээлбэл баг 90-ээс дээш тохиолдолд бол нүдний эвэрлэг бүрхүүлд бол хоригдлогддог байх нь өнгөний хангалуун болдог байх нь
мөн эдгээр гаш нөлөөнүүд бол үүсдэг гэдгийг нь бүртгэгдсэн FDA хүртэл анхааруулсан ийм бэлтгэл болохоор таад маань амьд орооны болгоомжтой хэрэглэхийн зүйтэй болов. Мөн амьд орооны хавдар үүсгэх эрсдэл ялангуяа эрэгтэй хүмүүсд мөн эмийн өндөр тунгааг хэрэглэхэд улам нэмэгддэг байна гэсэн судалгаа гарсан үү. Тэгэхээр үүнийг бол анхаарч хэрэглэхийн зүйтэй хаа. За тэгэхээр статистикийн дүгнэлт хэлэх юм бол зүрхний хэм малттай эсрэг нэгийн сэв бүхий оригинал мелатонин зүрхний орган өөрчлөлтгүй өвчлөлт бид нэр хэрэглэх юм байна. Хүүтэй энтервал нөлөөлдөг зүрхний үзүүлэлт парасимпатик нөлөөг бууруулдаг ийм ач холбогдолтой бэлтгэл учраас та маань бас зүрхний хэм малттай статистикийн нөгөө сонгуул гэргэж боломжтой байгаа шүү. За би бас нэг юм ярих гэж бодсон. Энд дээр жишээлбэл тарих хуйлдаг гэж зүрх хэлэг ходоодод нөлөөгсөө оногддог гэж байгаа. Та маань энэ үгийг сонсоор юу ингэж ярих байгаа юм шиг байна. Эсвэл юуны тухай илэрхийлж байгаа юм шиг байна гэж бодож байна. За тарих хуйлдаг гэж зүрх хэлэг ходоодод нөлөөгсөө оногддог. Тэгэхээр энэ маань юу вэ гэхээр бид нар мэдээлэлдэг, яриалдаг энэ маань стресс тийм. Стрессээс үүдэлтэй ходооны шарх үүсдэг юм байна, зүрх диск юм байна гэж мэдээлэлдэг. Тэгэхээр ер нь бол стресс гэдэг маань тухайн өвчтөнд ямар их зөөр шаналгаа үүсгэдэг бас бодолцох хэрэгтэй болцсон байна гэсэн үгтэй өнөөдрийн нэг нь. Тэгэхээр энэ эмгэгүүдийг ер нь бол олон улсын somatoform disorder гэдэг байгаа. Монголоор бол биеийн хэлбэрийн эмгэгүүд гэж бол орчуулад байгаа. Ерөөсөө стресс маань вегетатив үеийн тэмцэл байдлын алдагдал үүсгэх бол хамгийн том шалтгаан гэж бол үзэж байгаа. За тэгэхээр олон улсын өвчний ангиллаар ICD-10-аар бол энэ somatoform disorder маань ICD-10 ангиллаар F45 кодоор тэмдэглэгддэг. Тэгэхээр ерөөсөө вегетатив мэдрэлийн тогтолцооны оролцоотой явагдаж байгаа бүх хэрэгтэн тогтолцоонд энэ эмгэг бол үүсдэг гэсэн үг аа. Ялангуяа мөн өнөөдөр бид нар зүрх судасны эмчийн учраас зүрх судасны системд ямар эмгэгүүд үүсдэг юм бэ гэдгийг бол та бүхэн мэдж байгаа тийм. Тэгэхээр биеийн хэлбэрээр илэрдэг өвчнүүдийг ингээд жигсаагаад үзэх юм бол их хамгийн нэгдүгээр артерийн гипертенз болдог. Стрессээс үүдэлтэй артерийн дагах гэсэн. Дараа нь шархлаа дөржин, уусан хоолой, бактера, нейродермит, гипертриоз, бүдүүн эзний шархлаа бүр хэрэг өвчин хүртэл somatoform disorder стрессээс болж үүсдэг юм байна. Тэр зовлон үүсгдэг өвчнүүдний эхний 7 хүртэл ороо явж байгаа юм. За тийм стресс ер нь бол вегетатив үйл ямар байлаас хямрахгүй гэхээр ерөөсөө өвчин эмгээр онцлогдох, тухайн өвчин дуу шаналлах, тэгээд нийгмийн байдал, сэтгэл зүй, эдийн засаг, мөн санхүү, гэр бүлгээр ямар бүх олон асуудлаас бол хүн стресст бол өвддөг тийм. За үүнээс болж бие махбодод янз бүрийн шийдэл тэмдэг бол илэрдэг. Ялангуяа бие махбодын вегетатив үеийн шинжүүд гэхэл хүмүүс зүрхээр өвдөөдэй, зүрх дэлсээдэй гэдэг. Тэгээд нөгөө шинжилгээнд явуулахаар ямар нэгэн бүтцийн өөрчлөлтгүй, үйл ажиллагааны өөрчлөлтгүй байгаа л гэдэг. За тэгээд бие мах сэтгэл санаа нь болохоор уурлал, бухимдал, уйлмар санагдах ч юм уу гэх мэт маш олон зөвөрүүд бол гардаг тийм. Тэгэхээр энийг хэрэглэх боломжтой бэлтгэл бол энэ адаптол гэж бэлтгэл байгаа. Адаптол маань сэтгэл хөдлөлийг тэнцвэржүүлдэг, тайвшруулдаг, бие махбодын вегетатив үйлийг тэнцвэржүүлдэг, сэтгэл төвшөлтийн эсрэг юм аюулгүй үр дүнтэй оригинал бэлтгэл. За тэгэхээр тунгийн хувьд аваад үзэх юм бол 200 мг, 300 мг-ийн капсултай 500 мг-ийн шахмал ийм хэлбэртэй байдаг. Адаптол юу яаж үйлчлэх юм бэ гэхээр стрессийн үед нөгөө вегетатив үйл хямрдаг гэсэн тийм. Тэгэхээр стресс үедээ яваад байх юм бол симпатикийн жин ихсээд парасимпатик дутагдаад үүнээсээ болоод эргэтэн тогтолцоонд эмгэг үүсээд байдаг. Адаптолыг хэрэглэх юм бол парасимпатик, симпатикийг тэнцвэржүүлж өгдөг. Ийм үйлдлийн механизмтэй бэлтгэл авах нэ гэсэн. Тэгэхээр түрүү өчигдрийн лекцэн дээр ч гэсэн зүрхний бүтээлийн үед өвчнүүд маань сэтгэл санаа хямрдаг, стресс үүсдэг юм байна гэж ярьсан тийм. Тэгэхээр ер нь бол өвчнүүдэд маань стресс байдаг байна. Бид нар тайвшруулах юм авах хэрэгтэй байна. Тэгэхээр тайвшруулах юм авах гэхээр бид нарт амиа дараа ч юм уу амитрипсин ч юм уу, бензодиазепин ч юм уу авах хэрэг болдог тийм. Тэгтэл бид нар маш олон хайр нөлөөтэй байгаад байдаг. Тэгэхээр энэ тохиолдолд бид нар адаптолыг зөвж болно гэсэн үг байна. Яагаад адаптол зөв сонголт вэ гэхээр ерөөсөө үргэлж маш хурдан хийлдэг. Ууж эхлээс 5 минутын дараа цуснд бол эмийн бацийн концентрац тодорхойлогддог. Өдрийн ангисолитик буюу тайвшруулах юмнууд өдрийн цагаар нойр хүрдэг бол адаптолын хувьд ерөөсөө өдрийн цагаар нойр хүрэх бол байдаггүй. Тэгээд хит тайвшруулах болон сэтгэлийн хит хөөрөл үүсгдэггүйгээр онцлог байх нь. За зарим нэг тэр нөгөө тайвшруулах юмуд яадаг вэ гэхээр булчин сунруулдаг тийм. Тэгтэл адаптол ерөөсөө булчин сунруулах болон хөдөлгөөн зохицуулалтын хямрал бол үүсдэггүй учраас ач холбогдолтой ямар ч ажил хийдэг байсан хэрэглээ явах боломжтой гэсэн.
Тэгсэн мөртлөө нойрсог явцыг хэвийн болгоос сайжруулна гэж. Ингэхээр шүний нойрны бүтцийг сайжруулдаг учраас тухайн өвчтөн маань яг физиологийн нойроо 100% чанартай авах боломжийг олгож өгдөг. Тэгээд бас энэ тайвшруулах хэмээн юу гэдэг вэ гэхээр тасал шунал үүсэхгүй гэж айдаг. Тэгэхээр амтдолын хувьд ямар нэгэн тасал шунал үүсэхгүй, эмийн сөрөг харилцан нөлөөлөл бол үүсдэггүй, химийн хувьд ямар ч идэвхтэй нэгдэл гэж бол үздэг байгаа. За тэгээ яаж хэрэглэх вэ гэхээр ер нь бол насанд хүргэсэд өндөр насны тун зөвлөх бол шаардлагагүй, 10-аас дээш насны хүмүүдэд бас хэрэглэж болдог. 300-аас 500 мг хангаар хоногт 2-оос 3 удаа хэрэгжилж эмчилгээний үргэлжлэх хугацаа тухайн өвчтгийнхөө биеийн байдлаас хамаарат 7 хоног шийдэж болно, 1 сар байж болно, 3 сар хүртэл байж болно. Ийм аюулгүй бол бэлтгэл ахны. Тэгэхээр бид нар адптолыг зүрхээр өгдөг зорилттой, бүтцийн өөрчлөлтгүй хүмүүсүүдэд зөвлөж болох нь, артерийн дараас ихсэлтэй хүмүүсүүдэд зөвлөж болох нь. Тэгээд зөвхөн эмгэгтэй хүмүүсүүдэд зөвлөхөөс гадна мэдрэг сэтгцийн ачаалтын нөхцөлд ажилладаг эмч нар бид нар өөрсдөө ч гэсэн хэрэглэж болох ийм бэлтгэл байгаа. За анхаарал хандуулсанд бол баярлалаа. Асуулт тодорхойлох.